За хэдүүлэн тагийг зуръя тийм ээ. Миний корпус 105 буюу асуусны мань таг байна. За нэг хэдүүлээ ажлын зэрэг харъя тий. За ажлын зэргийг хараад ингэж хараад би бол эхлээд зурхтаа энэ цул байгаа хэсгийг эхлээд зураад тэгээд эргүүлэх командаар эргүүлээд явал арай хурдан гэж үзсэн учраас ингэж зарлаа. Яалан аргуудаар зарчулна. Нэ. За тэгэхээр хэдүүлээ яалаш фронт тавтасан. Фронт эсгэж. За тэгээд центр дайнаалаа. Энд би хэвдээд эхлэх татлаа. За одоо нөгөө зургийнхаа хэлбэр төрсийг хэвдэл харж байгаа. Энд дээр хэлбэр төрсийг гаргаж ирэх хэсэгтэй. Энэ хэлбэр төрсийг гаргаж ирж байгаа тэгээд л яг болоо зурч. Төр гэж. За хэсэг дараад дэлгэцийг голлуулаад тавьдэрчилнэ. Гэдэг хэсэг дараад. За би лайн аваад энэ хэсгийг ингээд хоолоо зурчих гэсэн үг шүү дээ. За лайн командаа л хэсгийг гарнаас харуулад авчулна. Энд. Яг энд. Ингээд хэвчиж болно гэсэн. Тусныхан дараа харлаа. За энэ хэлбэр төрстэй болгочлоо. Одоо хэдүүл хэмжээ өгөх хэсэгтэй. За тэгээд л гадна талын хэмжээнээс нөгөө явбал арай алдаа баг хэсэг баг гэж үзээд. За 2. За 2 өгсөн. Одоо 154. За 154. Зэрэг 140. За дараагийн энд 75 диаметрт. За дараагийн энэ хэрмэг тал. Гэх мэтэр ингээ хэмжээ өгөө явчихтэй. За ингээ төгчлөө 45. За одоо энэ диаметрт өгöd үзье. Энэ 65. За ингээд асуудал багтай тийм ээ. 65 85. Я диаметр хэмжээ гэдэг чинь харъя. За 135. За энэ үгийн диаметр хөгжсөн. Гадна талын диаметр гэдэг. За үгийн диаметр нь одоо энэ 156 гэж хөгжсөн тий. 156. За 156. За одоо 140 гэдэг хэмжээ хэдүүлээ өгөө байна тий. За энэ 140 биш. Энд 140. За ингээд өргөний хувьд бол диаметрын хувьд одоо болчлаа тий. За одоо өргөний хэмжээс хэдүүлээ өгье. Энэ хэмжээ наад сахын надаа. За эск. Ингээд энд 50. За эск дараад би сэний командыг урьдчилсан тий. За хэмжээ тавих боломжоор тавиад яв. За нийт өргөний хэмжээг 85 гэж авсан биш. Энэ дээр 85. Нийт өргөний хэмжээ 85. За цааш нь явъя. За энэ доор янаар 15 20 гэдэг хоёр хэмжээсийг хэдүүл оруулаа. Энд 15. Энд 15. Эндээс энэ хүртэлцээ 20. За тэр 20 гэж дараад ирсэн тий.
За тэгвэл хэдүүлээ гэж команда боловлж хагаад энэ шилэн жоохон гөршөнд чиштэл. За одоо ингэж байгаа хэдүүл хэмжээ таваад хэлбэрлээ тийм. Эндээс гэж шүү дээ. Эндээс энэ хоорондох хэмжээ надаа 16 гэж байна. 16. Шилэн дээр ачаал татсан. За тийм готлаа энэ хоёрын хоорондох үнцгийг бид нар яг нь 5 градус гэж авч болохоор энийг би 5 градус гэж тавьлаа шүү. 5. За энэ үнцгийг хаанаас авч байгаа гэхээр энэ хоёрыг 5 гэж авчиж байгаа. Энэ хоёрыг. Тийм готлаа би эсэх дарж билүүлээд энэ шулууныг энтэй барьдэлгээд үзүүл юмар авирлах. За ийм авирлах гэж. За дараагийнх нь хэмжээ. Энэ хэмжээг 16 гэсэн байгаа. За энэ хоёрын хооронд одоо өөрөөр хэлбэл энэ гол суух торцын энэ тагны заг хоёрын хоорондох цаг энэ дээр юу гэж өгсөн бэ? 4 гэж өгсөн бэ. За энэ хэмжээг бас гарсан юм шиг. За энийг харъя 8 гэж. Эндээс энэ хэмжээ 8. За нэглэнэш орчих. 8. За ингэж ороод ирсэн. За 8. Энэний өрөөний бас 8 гэж өгсөн байна. Энэний өрөөний бас 8 гэж өгсөн байна тийм. За цааш нь явлаа. Энийг энэ шулуунтай үсгэх. За үсгийг эхлээд оруулж тийм үү? За үсгийг дөр байж хаад юу ин авчид оруулъя та. Энэ дагуу өргөний хэмжээсүүдийг оруулъя. Энэний өргөнийг. За энэний доголын хэмжээг яаж оруулах вэ гэдэг талаар. Эндээс хаардлаа. Энэ хүртэлх цаг энэ дээр 20 гэж өгсөн байна. Энэ цаг 20 гэж өгсөн байна тий. За. Эндээс энэ хоорондох хэмжээг 10 гэж өгсөн. За 10. За одоо хэлбэрээр засагдчихлаа тийм. За энэ юм нэг өөрчлөлт орох шаардлагагүй энэ цаг 6 гэж өгсөн. 6. За одоо энэ үнцгийг энэ талдаа Ctrl Shift дарж аваад 2 шугам хоёулангийн сонгоод за хаан тавил зүгээр энэ үнцэг таа. Окей. За ерөнхийдөө дэрсээ гаргаад ирлээ. Авчлаа. За ийм хэлбэртэй бүх тоон байна. За хэдүүлээ скетчээс гарсан ч болно окей гэдэг авчтээ. За эндээс нь шууд хэдүүлээ future-снээсээ Revolute Boss гэдэг окей. За ийм объекттэй. За эндээс нь хэдүүлээ дараагийнхаа элементийг заръя. Одоо ерөнхийдөө болчихлоо. За дараагийн элемент маань ямар элемент байж болох вэ гэдэг харъя тийм. За дараагийн элемент угаасаа энэ юуны цуцаалгыг хийж таарна. Энэ цуцаалга өөрөөр хэлбэл бэлгийн деталийн суух цуцаалгыг. За тэр маань яг энэ торц гадрах дээр ихтэй тарж байгаа. Энэ торц дээр яг эндээс олж ихтэй тарж байгаа байхгүй. За тийм учраас тэрийг хэвлээ. Харъя. За тэгэхээр энэ өндөртөд хийсэн. Эндээс эхлээд тийшээ байна. За тэгэхээр бидний нисгийг доороос нь тийшээ өсгөх жоохон төвтэй төвчрээс дээрээс нь гэж доош нь энэ гадар хүртэл гэдгээр яг нь илүү зохимжтой үйлдэл болдог гэсэн. За тэгвэл энэ торцыг идэвхжүүлээд маус хоёр дараад скетч хэл орчиж байна. За бидний мэддэг зүйл болж байна те. За одоо энэ скетч дээр хэлээ. Sorry. За эндээс энэ төр гэдэг хэлээ авчи. Энэ хэлийг авчи. За одоо select гэж хаад энэ хоёрын зааж зурсан хоёр тэнхлийн хооронд үнцгийг 22 гаргая та. Та гэдвч. За одоо бид нарт юу хэрэгтэй гэхээр энэний диаметрийг тэнд 42 92-ийн радиустэйг өгсөн байна. Радиусыг тэр ингээд зурч энэ радиус
92. Энд 75 гэдэг хэмжээ 2. Энэ 75 бол энэ нэрмэг гэсэн. За тэгэхээр би одоо скетчэн дээр энэ нэрмэгийг хуулна. Тэгээд дээрээс нь 92 айдастай тойрог татна гэсэн үг тийм. За тэгвэл тойрог авлаа. Тойрог команд авлаа. Эндээс хэдүүлээ. Дураар айдастай 2 тойрог явчих. За ачларыг нэрмэг хүлчихэд. Конвертитэнс. Энийг авлаа. Энэ нэрмэгийг хууллаа. Окей. Ингээд 2 давхар тойрогт болчих чинь. За энэ бол нэрмэг хуулж байгаа учраас шууд үндсэн зурсаар өрөө зурсаас гарч ирж байна. Энэний хэмжээ өгчөрсөн гэдэг цэнхэрээ тийм. За одоо хэдүүлээ энэ байгуултыг элементийг гаргаж ирчихэж байгаа. Тэгээд энэ байгуултаа тийм. За энд хэдүүлээ нэг юм 2 шулуун зурж хэрэгтэй юм шиг. Эндээс энийг бэлгэлсэн тийм. Эсэг дарж командаа байлуулаад enter дараад команд өгөөд эндээс эсэг дарж команд байлууллаа. За бид нарт болохоор энэ өрөөнийг болохоор 20 гэдэг үгс юм. Энийг болохоор 20. За энийг болохоор энэ хоёрын хоорондох өнцгийг болохоор 50 гэдэг үгс юм. 50 градус гэдэг ингээд өгсөн байгаа юм тийм. За ерөнхийдөө нэг ийм хэлбэр төрстэй юм бэ. За тэгээд дараа нь гүйцэж хэмжээгээ 50. За эхний ээлжинд хэлбэр төрсөө гаргаад авчлаа би. Тэгээ одоо тэрэмдэх үйлдэл хийлээ. Энэ тэрэм, энд тэрэм. Энд тэрэм. За энэ одоо энэ нэг үйлдэлсэн байх хэрэгтэй тийм. Би энэ бүтнээр за дахиад хэрэгжиж. Ингээд энэ цол бий үсэж байгаа. За одоо хэдүүлээ ингээ. Энэний энэ цэгийг энэ тэнглэг дээр бэхэлж өгье. Тэнглэг за энэ арк стол маусаар дараад дэлгэж. За энэ хоёрыг консендент. Окей. Консендент гэж явуулъя. За энийг олгоцсон шүү. За одоо хэмжээ дутуу те. Энэ хэмжээ 92. 92. За одоо ингэж хэмжээ бүрэн болцсон. Окей. Эндээс окей орчээ. За одоо хэдүүлээ. Extrude boss. Extrude boss. За тэр хэдүүлээ тэр гадаргуу хүртэл. Энэ дээр энэ гадаргуу хүртэлгээ заадаг хөрөө шиг. Яв. За гэхдээ энд нэг жоохон урчлаа. За одоо хэдүүлээ энэ гадаргуугаа сонгосноос гадна. За энэ доор ерөнхийдөө нэг юм трапез үс гэж өөрөөр хэлбэл одоо хивэлт үс гэж энэ дээр зурх боломж бол байдаг. Тэгэхээр би энийг хараа энд нэг энд пеллетний ирмээс гадна тэр доор дахиад нэг ирмэг байгаад байгаа байхгүй тий. Энийг хэдүүлээ энэ одоо гадаргуугаар командаар тийм драфт асай. За энийг асахаар энэний үнцэг одоо 1 градусаар байж болно. За гэхдээ энэ жоохон дотгошоо орж байгаа. Жишээ нь би одоо энийг 3 гэдэг өөрчлөлт үзвэл дотгошоо ингээ багасаад байгаа гэсэн. За энийг draft outward гэдэг тавьчихвал гадагшаа олчих тий. За ер нь одоо энэ 3 байхын зохиомжтой байгаа учраас би 3 гэдэг тавлаа. Окей. Ингээд ийм би өсгөчлээ гэсэн. За энийг хэлээ. Цааш нь хүлчивэл тэгээ шууд extrude boss хийж болох юм биш үү гэж харж байна шүү. За хэдүүлээ шууд энэ хоол мазартаалаа. За нүхний диаметр нэтэсэн бол тэ аюулаа шүү. Position руу орлоо. Position руу ороод энэ талсыг заалаа. Окей. За талсаа заасан одоо тойргоо энэ талс дээрээ зүгээр тавьчин тэ. Ингээд тавьчин. Тэгээ шууд энэ dimension окей энэ дарах юм шууд нүхэлчдэг. За энийг дарахгүйгээр энэ smart dimension-ыг авлаа. Smart dimension аваад эндээс энэ хэрэг хоорондох хэмжээ хэдий гэдгийг оруулж байгаа тийм. За энэ хэмжээ хэдий гэдгийг харъя. Эний хэмжээ болохоор энэ тэнглэгийн хэмжээ 168-ыг хуваах нь 2 гэсэн. 168-ыг хуваах нь 2. 168-ыг хуваах нь 2. За 168-ыг хуваах нь 2 гэж өгөөд
Энэ